аж ахуйн нэгжүүдэд нийгэм даатгалын одоо ажил олгогч талаас төлдөг шимтгэлийг одоо чөлөөлөх шаардлага бий. За нийгмийн даатгалтай холбоотойгоор бол засгийн газар дээр бас яамн дээр нэг хуулийн төсөл бас боловсруулагдаж явж байгаа юм байна. Үүний зэрэгцээ төвшин гишүүн, лодо самбуу гишүүн болон одоо нэг бүхий гишүүд байгаа. Үүний дотор нь би бас хамтраа явж байгаа. Энэ нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой яг энэ хуулийн төсөл болохоор гол нь юуг агуулж байгаа юм бэ гэхээр одоо нийгмийн даатгалын шимтгэл гэдэг бол өөрөө нөгөө даатгал гэдэг утгаараа яг хөдөлмөр эрхэлж байгаа одоо хөдөлмөрийн гэрээт ажилчдаас бол заавал буюу албан журмын даатгалын одоо журмаар явдаг. Нөгөө талдаа сайн дурын даатгал гэж байдаг. Нийгмийн даатгал албан журмын болон сайн дурын. Тэгэхээр сайн дурынхын хин төлөвлөгөө гэхээр бизнес эрхэлж байгаа болон хуваараа одоо үйлчлэгээ үзүүлж байгаа, зөвлөх үйлчлэгээ үзүүлж байгаа ч гэдэм юм. Ийм иргэд бол төлөх ёстой. Ийм зарчимтай. Гэтэл сүүлд орсон өөрчлөлтөөр яасан бэ гэхээр нийгмийн даатгалын шимтгэлийг одоо ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ гэх мэтлээ одоо яг байнгын ажлын байран дээр бус гэрээний дагуу олж байгаа орлогууд дээр давхар ногдуулдаг болсон. Заавал төлөх ёстой гэдгээр. Тэгэхээр энэ нь бол өөрөө даатгалынхаа зарчмыг бол алдаад байгаамаа гэдэг утгаар хамгийн гол оруулах зорилготой байгаа өөрчлөлт бол энэ юм байгаа. Хоёр дахь гол зарчмын асуудал бол ажил олгогчийн зүгээс за давхар төлдөг. Гэхдээ одоо жишээлх юм бол өндөр цалинтай хүмүүсийн хувьд тийм ээ зөвхөн тухайн цалингийн одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд суурилсан хэмжээгээр одоо тэр нь одоо жишээлбэл одоо бол нэг 5 сая хавцаа болж байна уу энэ жилээс. Тэгэхээр тэр хүртлээр нийгмийн даатгалын шимтгэлээ төлөө явдаг. Үлдсэн одоо цалин дээр бол төлдгөө гэсэн санаа таахгүй. Гэтэл ажил олгогчоос төлдөг нийгмийн даатгалын шимтгэл бол бүтэн цалин дээрээс нь тооцдог. Тэгэхээр энэ нь өөрөө дамаа ямар нөхцөл байдлыг үүсгэж байна гэхээр одоо жишээлбэл бид нар дунд давхаргаа дэмжиж тийм ээ одоо илүүтэй дунд давхарга маань өөрөө маш бага хувийг эзлээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ одоо цалин одоо инфляц болон ханшны өөрчлөлтөөс хамаарат ер нь бол нэг тодорхой түвшинд нэг 5-аас дээш 7-оос дээш одоо саяын цалинтай хүмүүсийн хувьд бол энэ нь нэгдүгээр ажил олгогчийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэл өндөр төлөөд байна. Нөгөө талаасаа хувь хүний орлогын албан татврын тухай хуулиар бас шатлал бий болгоцсон. Гэтэл энэ нь өөрөө шударга байна уу гэхээр яг бизнес эрхэлж байгаа буюу хуваараа бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хувьд болохоор энэ нь өөрчлөлтөд байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ талаасаа бол яг хувь хүний орлогын албан татврын тухай хууль дээр болон одоо яг энэ нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хууль дээр бол харж үзэх ёстой асуудлууд байгаа. Нөгөө талаасаа яг түрүүний хэлдэгчлэн нийгмийн даатгалын шимтгэлийн хувь өөрөө өндөр байгаад үннээсээ хамаарат одоо ажил олгогчдын хувьд бол ажилтнуудынхаа цалин нэмэхэд маш төвөгтэй байдал үүсдэг. Өөрөөр хэлэх юм бол талаасаа 12.5 12.5 гэдэг юм уу тийм ээ. Одоо хамгийн багадаа л нэг 25% болчиход байна шүү дээ. Тэрэн дээр нь нэмээд нөгөө нэг нөхцөлийн одоо хүнд нөхцөлийн ч гэдэг юм ингээд нэмэгдээ явахаар нэлээд өндөр болчиход байдаг. Тэгэхээр энийг багасгах буюу нөгөө шатлсан хувилбар руу оруулъя. Өөрөөр хэлбэл нөгөө даатгал, хуримтлал гэдэг хоёр юмыг дунд нь салгая гэдэг. Бид нар нэрийн данс гэдэг юмыг оруулж ирэхдээ уг нь хуримтлалын дагуулга явж исэн боловч хууль дээр тэр агуулга оруулаагүй учраас бүгд яг даатгалын нөхөн төлбөр. Даатгал гэдэг бол хураамж төлөөд тэгээд даатгалын тохиолдол үүссэн үед буюу одоо тэтгэврт гарахт нь нөгөө даатгалынхын нөхөн төлбөрийг буюу бид нэр тэтгэвэр тогтоолгоод байгаа шүү дээ. Харин нийгмийн даатгалын тогтолцоо өөрөө яах ёстой вэ гэхээр нийгмийн даатгал нь өөрөө нэг 7% төр ч юм уу байгаа ч. Энэн дээр нэмээд юу гэдэг нь 3% ч юм уу те болвол 3-3-аас 4% нь өөрөө заавал төлөх байлаа ч гэсэн энэ нь одоо тэтгэврийн сан гэх хуримтлалын сан руу ночдөг байгаа ч. Тэгэх юм бол татвар төлж байгаа хүмүүсийн одоо нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа ажилтнуудын хувьд бол тэр одоо 5% байна шүү дээ. Тэр 5% нь яг өөрийнх нь нэрийн дансан дээр хуримтлагдаад явахгүй. Тэр тэтгэврт гарсныхаа дараа тэр нэрийн дансан дээр хуримтлагдсан мөнгөө яг тэр нэр нь авна гэсэн үг. Гэх мэтлээ ингээд нийгмийн даатгалын тогтолцооны хувьд бол шинжилгээг зайлшгүй хийх ёстой байгаа. Энэ удаагийнх бол ямар ч байсан одоо наад захын тулгараад байгаа асуудлыг л шийдэх тухайд яригдчихэж байгаа гэсэн. Одоо татврын багц хууль өргөн баригдах юм билээ. Тэгэхээр яг энэ асуудлуудыг аж ахуйн нэгжүүдэд энэ тулгамж байгаа асуудлыг энэ хуульд бас тутмаг